За хай зөвхнүүдээ манай YouTube суваг маань 90,000 subscribe хүрсэн. Тэгээд та бүхэндээ бүр маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр та бүхэндээ ямар аниме ярьж өгөх гэж байгаа вэ гэхээр миний өмнөсөн подкастыг харж байгаа. Бас би мууртай байна. Манай муур уйлаад байсан болохоор би ингээд хажуудаа байлгаж байгаа шүү. Тэгэх бол бичлэг хийхээр бүр амар баярлалаа байна. Тэгээд мэдээж Chainsaw Man буюу хөрөөхөн анимегийн өнөөдөр та бүхэндээ ярьж өгөх болно. Тэгээд та бүхэндээ бүр маш их баярлалаа. Олон юм ярьхгүй зүгээр шууд гайд руу орцгоё. Good. Up and down, up on that wood. Got that ass up like I should. Drop it like gravity. За хөрөөхөн аниме бол админийх нь хамгийн дуртай аниме листийн нэлээд дээгүрт байдаг аниме шүү. Тухлан сууж, таалан сойрох нь. Анимегийн хамгийн гол дүр бол Денжи. Денжи маань багаасаа ядуу тарчиг өссөн, өөр ингэсэн гэр оронч байхгүй, түүний аав нь бага байхад нь нас борж, гэр бүл гих хинч үлдээгүй. Учир гэр бүлийнх нь өөр шир энэ жаахан бяцхан хүү тэрсэн. Тэрээр өдөр бүр чадхаараа ажилласан ч түлж дуусхааргүй тийм их өрөлт. Тэр бум давсан гэсэн үг. Харин энэ хөөрхөн голдоо цахилгаан хөрөөтэй нохоо гарч ирснээр түүний амьдрал багч гисэн гэрэлтэй болсон юм шиг. Цахилгаан хөрөөтэй нохоог Почта гэдэг баа түүнийг анх шалгацсан байхад нь Денжи цуснаасаа өгч идгээж байсан гэхүү дээ. Почта бол нэг төрлийн чөтгөр. Ингээд манай Денжи маань нэг нүдээ нэг бөөрөө хүртэл зарч хаад байхад өрн дуусаагүй л байсан. Өдөрт ажил олдож ил байвал ямар ч хамаагүй ажил хийдэг. Түүний мөрөөдөл нь дулаахан байранд халуун усанд орж талхан дээр зүсхий вариан тавьж идэх. Тэрээр хизээж талхан дээр зүсхий маасал вариан тавьж идэж үзээгүй. Вантай усанд ч орж үзээгүй. Жаахан байхаасаа ганцаараа болсон түнд Почтал байсан. Заримдаа чөтгөр ангуучилж якуза нараас хэдэн төгрөг авдаг. Нэг өдөр идэх талхан байвал түүний хувьд аз жаргал. Нөгөө якуза нар нь бүр нохооноос дор харьцаж тамхи хэдвэл мөнгө өгнө гэж хэлэхэд хүртэл тгийгээд идэж байгаа юм чинь. Нөгөөдөл нь бүр шоолоод эргүү тэнгээр нь дуудаад. За ингээд ташгүй маргааш гэдэг өдөр дахин нэг чөтгөр устгах даалгавартай байсан хөөрхийм нь нөгөө өрнөөсөө нэмгэлчих гээд л очисон чинь якуза нар нь чи одоо биднэрт хэрэггүй. Бид нар нохоо шиг хүмүүсийг ингээл хэрэггүй болохоор шууд алдсан ингээд түүнийг бас почтаг хэд хэдэн хэсэг тасчин хайдаг. Үнэхээр харгас хэрцгий шууд сэглэж хаяад хогийн савнд хайчихсан. Тэр энэ амьдралаас илүү дутуу үнэтэй зүйл юу ч хүсээгүй штэ. Яагаад аз жаргалтай амьдарч болохгүй гэж. Баг балчир байхдаа өнчин өсөж, дээр нь хоол гэж хогийн савнд хайсан хүмүүсийн хоолны үлдэгдлийг л идэж, хэрэггүй ашиглалтгүй болсон ноорхон амбарт амьдраад өөрийн чадхаараа ам зогоож байхад яагаад амьдрал түүнд ийм хэрцгийг хандаж байгаа юм бол гэж энэ үед бодогдсон. Төд удалгүй Денжигийн жаахан цус Почта руу урсгад Денжи Почтад байн гардаг байсан амьдралынхан дүр зураг зурс хийж өнгөртийн. Ингээд Почта өөрийн зүрхээ Денжид өгөөд амьдр Денжи. Мөрөөдлөө биелүүлэхийг чинь хармаар байна гэдэг. Энэ хэсэг бас л огшоож илээ. Энэ л үед манай Денжи хөрөөн хүн болсон юм л та. Одоо түүний зүрхэнд Почта болсон гэсэн үг. Тэгээд яасан бэ гэхээр тэнд байгаа бүх зомбинуудыг устгаад хитрхийг ачаал авчихсан учраас ухаан алдаж энэ үед нь лаг хөөрхөн ягаа устэй эмэгтэй Тврэски. Түүний хувьд анхудаа эмэгтэй хүнд тврүүлж байгаа тохиолдол. Тэгэхээр яасан гэхээр Почта өөрийнхөө зүрхийг Денжид өгсөн гэсэн үг. Гэтэл тэр эмэгтэй хэн байсан гэж Япон улсын Токио хотод нийтийн аюулгүй байдлыг хамгаалах газар гэж байдаг тэндэн чөтгөрийн ангуучид байдаг юм ээ л. Тийшээ л авч явж байгаа юм шиг байгаа. Макима буюу энэ ягаа устэй бүсгүй бол олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах газрынхаа босс байна. Замдаа явж байхдаа амьдралдаа анх удаа удон гом бас коорндоо гэдэж үзээд л Макимад эргэлж гарнаа. Түүний хувьд бол зүгээр л аз жаргал. Яван явсаар зорьсон газартаа ирж эхний үүргээ авна. Түүний эхний даалгавар бол энэ Аки гэд ааш муутай залуутай хамт эргүүлд гарах. Эднэр бас тусдаа дүрмдтэй харин Аки Денжи дургу гэх юм уу хайшин. Денжи бол амар тайван бөгөөд бүх зүйл нь байгаа. Бас нөгөө хөөрхөн ягаа устэй эмэгтэй Макима дурлцсан. Тийм болохоор л энд байгаа. Тиймээс Аки хийсэр хөнгөн бодолтой иймэрхүү хүмүүс манад тохирохгүй гэж зодол дуусгий. Тэгсэн чинь бүр хүсвч хясна гихчээр энэ хоёр маань хамт амьдрахаар болцсон гоё. Шин дүр буюу Power гэд Мажинтай хамтрагч болчтیں۔ Денжи маань тэгэхээр Мажин гинтэг нь чөтгөрт бие эзэндүүлсэн хүнийг хилдэг бөгөөд ховор тохиолдолд маш сайн сэтгэдэг. Оюун ухаантай Мажин төрдөг юм л та. Денжигийн хамтарч байгаа Мажин нэвэртэй ихтэггүй, харин сэтгэл хөдлөлгүй хүнийг өрөвдөх хайрлах сэтгэлгүй гэх юм уу та. Гэхдээ л энэ хоёр бүр үнэн гоё байнга хэрэлддэг.
Power Denji хоёр хамт эргүүлт гарч байхдаа нэг чөтгөр үүмэн дэгдээгээд тэрийг нь алах гэсэн чинь Power үнрээрээ мэдрээд очиод дуусгачихлгүй яхавт. Гэхдээ олон нийтийн газар чөтгөрийг ингэж бөөн үемэн дэгдэж алж болохгүй. Олон нийтийн аюулгүй байдлыг хангаж байж ингэж мэдрэмжгүй байж болохгүй учраас Макимад манай хоёр нэлээд сайн зэмлүүлээд амждаг. Харин Денжи бол би яагаачгүй. Power надтай хамтраагүй учраас ийм асуудал гарлаа марлаа гэдэл Power нь бити хуцаад чам шиг юмтай яах гэж хамтардیں гэд дахиад л хэрэлдээсгэ. Хэрэлдэж овоо гайгүй болоод Денжидээ жаахан сэтгэлийн углуургийнхаа юм ярва. Энд ажиллахаасаа өмнө ер нь бол хүн амьтаа айхаар л үзлийн амьтан байсан ай мойгоор явж хэсүүжилж амьдардаг байж л дээ. Тэр үед нэг хөөрхөн мууртай тааралдаад тэр муур нь бас амьдралд нь маш том орон зай болсон маш их хайртайгаа хэлдэг. Даанч тэр муурыг нэг чөтгөр авчихсан байгаа. Тэгээд авармаар байна амар санжийн хэрвээ чи надтай хамт явж аврах юм бол би чамд мөөмө байруулъя шүү гэдэг. Манай мөдийн инжи чи эмэгтэй хүний мөөм барьж үзэх нь мөрөөдөл шүү дээ. Бүүн баяр. Тэгээ хамт явъя. Алаад үгүй л гэж. Ингээд муурыг нь аврахаар явсан боловч нөө. Power шууд цусны хүчээ ашиглаад Денжиг ухаан алдуулаад Денжиг сарсан багвахаа чөтгөртөө өгөөд оронд нь муураа авах санаатай байсан юм л. Зөвүүн багайз. Сарсан багвахаа харин Денжиг амталж үзснэ. Юу вэ? Ямар сэжгийн амттай юм бэ? Чи одоо надад ёстой ийм муу цус мус авчирч өгч намайг доромжллоо гэдэл уурлаад ойрлоод муурыг нь ч өгдөггүй бүр Power-ыг ч гэсэн замаа ходоод руугаа чулуудаад нисээд явчваа. Энэ үед хайрын азар манай Денжи сэргээд багвахатай ч үзэлцэж гарна шүү дээ. Гэтэ Денжи нэг сайндаач биш. Гол нь Power багвахад залгуулсан тэгэхээр Power-ын мөөмийг барих боломжгүй болсон. Чөтгөрийн ходоодонд байгаа. Тиймээс гол нь мөөмө барихын тулд тэндээс гаргах хэрэгтэй. Мэдээж юу гэж ганцхан удаа мөөм барих боломж олдсон мөрөөдлөөсөө ухархав ёстой цулсаа гартал үзэлцсэн дээ. Ингээд бүр тулалдаж явсаар хот руу ороод ирнэ. Сарсан багвахаа буюу баат дээвлийг ялаад ялтандаа бахархаад мөөмө барих мөрөөдлөө биелүүлнэ гэдэл баярлаж байтал нөгөө сарсан багвахааны найз охин гээд лич дээвл хачин байлаар хануур хорхоо бүр авраг хорхоо гараад ирнэ. Тэгээд л чи юм уу май найз боёо яаж аам бэ гэл уурлаад бүр амар байна уу. Гэхдээ бас хайртай залууг нь алчхаар ууралсан байх та тий. Залуугийн нэг чөтгөрийг нь. Тэгээд л дахиад тулдах гэсэн чинь өмнөх тулаан дээрээ арай л их эрчим хүч зарцуулсан болохоор энэ удаад бүр инээдтэй гэхдээ бүр харахаар нэг тийм игдүүтэй хөрөө гаргаад ирдэг. Азар эцсийн мөчөд манай аврал Cool Akimani гарч ирээд л гараа нэг л нуулаад үнгийн скилээрээ залгаад дуусгаж байгаа юм чи. Денжи маань хэдий хэсэг татуулсан аймтын эмнэлэг твтээд л эмчлүүлээд л Аки харин асарсан шигэ. Power-ыг шийтгэх гээд гавлаад зөвшөөрлгүй хязгаарласан бүсээс гарсан марсан гэдэл харин Денжи түүнийхээ мөөмийг барих гээд Power буруугүй гэдэл хэлээд хаяна. Хамгийн амар нь юу гэж Акитай хамт Денжи Power хоёр нэг багт ороод бүр хамтдаа амьдрахаар болсон гэвэл яах вэ? Амар санагдчихээн. Денжи ч яах вэ бас цэвэрлэгээ өдр хийгээд л зайлвал харин Power бол үнэн заван л да. Power маань Денжид мөөмө байруулна гэд амласан да. Тэгээд ариун цэврийн өрөөнд орсноо. За яах вэ? Чи намайг аварсан болохоор миний мөөмийг барихыг чинь зөвшөөрлөө гэд Денжи бүр сандраал, салглаал, эцсийн эцэст мөрөөдөл нь биелээд барихад яасан гэж тэр их тогтолж байсан сэтгэл хөдлөл мэдрэмж хүлээлт бүгд унтарчихсан. Яах вэ шоконд орсон ч гэсэн нэг тийм хайрлах мэдрэмж төрөөгүй гэх юм уу та. Цаа чин Макимада л хайртай шít. Уг нь барьж үзээд л баг 70 ургаад хөөрнө гэж бодсон байх үү. За тэгээд босс Кулана Макиматайгаа ажлынхаа талаар ярилцаж байхад Денжи ерөөсөө яриаг нь анхаардгүй. Өөрийнхөө мэдрэмжээ Макимат хэлтэл хаамаагүй хүний хөхөнд хүрнэ гэдэг чинь чамд ямар ч мэдрэмж өгөхгүй. Энэ зүйлийг зөвхөн хайртай хүнтэйгээ л мэдэрвэл илүү их тоглол хайрыг мэдэрдэг юм аа гэдэл бүр хувийн орон зай руу хамаагүй халдаад л ойртож байдаг шүү. Одоо хамгийн чухал хэсэг. Ер нь бол энэ чөтгөрүүдээс хамгийн хүчтэй буун чөтгөрийг өөрсдийн гартаа оруулах хэрэгтэй байгаа юм билээ. Эдний байгууллагын хувьд саяхан Америкт нэг удаа гарч ирсэн энэ буун чөтгөр чинь манай Акигийн гэр бүлийг бас ер нь маш олон хүмүүсийг хуйлруулж хүйс тэмтэрч байсан юм лээ. Яаж вэ гэхээр тэртээ хэдэн жилийн өмнө юмсан ч Аки бол айлын том нэг дүүтэй аав ээжтэйгээ хамт амьдардаг байж. Нэг өдөр дүүтэйгээ хамт гадаа гарч тоглож байгаад өвөл хүйтэн байсан болохоор ороод бээлигээ өмсчөөд ирээ. Айгүй алдаа хараад ханаа төрчих юм бол гай олно шүү. Гаднаа ууралсан ч гэсэн дотроо хайрлаад л дүүгээ хүлээж байтал гурав тоолохын завдалгүй тэдний байшин хуу хамаад явчихсан. Энэ нь буун чөтгөр гэсэн үг. Тэгээд л манай Аки гэр бүлийнхээ амийг нэхэж тэр буун чөтгөрийг олж аваад заавал өшөөгөө авна гэж өөртөө амлалт өгөөд энэ байгууллагад орсон.
Дараагийн том даалгавар бол нэгэн том буудалд байгаа буун чөтгөрийн хилтерхийтэй чөтгөрийг үгүй хийх даалгавар авдаг. Энэ удаад Аки, Денжи, Паураас гадна тэдний багт нилээдгүй туршлагатай Химено болон ядаргаатай, бусдыгаа боддгүй зөвхөн өөрийг боддог Хирокозу, мөн юмыг уул сууртай шийдэж чаддгүй бүр цохиод унгаачмаар Кобений нар нэг баг болдог. Явж бүр бүтггүй хэдийн юмыг нэг баг болгож байгаа ахгүй юу? Энд байгаа Химено харин Денжиг хэрвээ чи энэ чөтгөрийг алж чадвал хацар биш бүр уруул дээр чинь нэг биш удаан үсэлцэн гэд амлж шахдаг. Денжи чинь Макиматай хайртай гээгүй билүү гэд гайхлавсан. Баярлаад "Тгий би ална. Заавал чамтай үнсэлцэн" гэдэл ажилдаа орлоо доо. Мэдээж дотогшоо орлоо чөтгөрийг хайгаад л байлаа. Сүүлдээ бүр яг нэг замаараа яваад бүр гарахч хаалгагүй тэндээ цоошлогдсон байгаагаа бүгд мэддэг. Ингээд ядарч нэг өрөөнд нь ороод ярилцаж, учир начрыг нь олж, хужрыг нь тунгаая гэсэн чинь Денжи та нар ярилц би жоохон унтаж амраадахыг гэд унтаад өчтөг шүү. Бүр нилээн хэдэн цаг болноо. Одоо тэгээд яах вэ гэтэл нөгөө чөтгөр чинь биеийнхээ нэг хэсгээр тэднэрт ийм үг дамжууллаа. Та нар ер нь бол яасан ч яаж хичээгээд эндээс гарч чадахгүй. Учир нь энэ зочид буудал чинь үндсэндээ өөрөө миний бие гэсэн үг. Тэгэхээр надад нэг санал байна. Та нар над Денжигээд байгаа хүрүүн толгойтой залуугаа надад өгч өг. Харин тэрний чинь оронд би та нарыг бүгдийг нь эндээс гаргаж өгнө гэдгийг. Энэ үед чинь нөгөө Кобени, Хирокозу хоёр чинь дуун дээр зөвшөөрөөд "Хүчи. Энэ Денжиг өгөөд хэдүүл эндээс зайлцгаая л даа" гэд Кобенийн бүр ядаргаатай, уйлал, сандраал, бүр үнэхээр ядаргаатай. Би байсан бол нэрээ яг цохоод унгаачмаар үнэхээр их уур хүрсэн. Энэ хоёр угаасаа л бүр нэг гайтай. Ямар ч хэрэг болохгүй байж гай болоод бусаддаа. Мэдээж Химено Аки хоёр тиг ав гэд өвөхгүй нь ойлгомжтой шүү дээ. Энд тэнэг Кобени Денжиг чөтгөр дүгнэ гэд хутга барьж дайраад Аки хамгаалах гэж байгаад өөрөө хутгалуулж шаргацдаг. Яа, энэ Кобени үнэн ядаргаатай. Акигийн цусыг нь Пауэр жаахан ч гэсэн тогтоогоод энэ үеэр Аки Денжи хоёр яг чөтгөрийн бараг ам руу орох гэж байхад Химено мэн өөрийнхөө Ghost Devil-ээрээ тэр хоёрыг хамгаалдаг. Ингээд Денжи мэн бас л яг үүндээ энэ хэдийгээ сүртэй аварна гэж бодохгүй. Хамгийн гол нь Химено хэрвээ энэ чөтгөрийг ялах юм бол үнсэлцэн гэд амлажчихсан болохоор амлалтаа хിവэрээ эсхийг дахин асуугаад эргэлт буцалтгүйгээр энэ чөтгөртэй ганцаараа нёгийгээ үзэж нэхий дээлээ тайлалцахаар зориг шулуутсан байд юм а. Денжи мэн тулдахдаа уг нь хоёр гар болон толгойн тэржигтэй хүрөө болж тулалддагч цаг хугацаанд түүнийг гацааж маш их ядарч сулддаг. Цаашлаад хоол ундгүй болохоор энэ сэжгийн чөтгөрийн махнаас идээд жоохон ч гэсэн сэхэл авах гэж хичээсэн ч яа харахгүй буун чөтгөрийн хилтерхийтэй болохоор үнэхээр бардаггүй. Нилээн удаа маш удаан хугацаанд үдэлцдэг. Сүүлдээ бараг ялагдах гэж байхад нөгөө хэдэнд бүр буудлын орон дээр тустай амарч байдаггүй мөн бас сэтгэл зүрх байна уу та нарт гэмээр. Харин манай амлалт өгсөн Химено бол үл үзэгддэг Ghost Devil-ээрээ түүний цээжин хэсэгт байх хүрөөн татвархыг татаж чөтгөрийн яг хаашаа дарж түүнийг ялах ёстой талаар хэлж нэг юм урт удаан үргэлжилсэн хүндхэн давааг давдаг. Денжи мэн энэ хэдийг гацаасан цаг хугацааны чөтгөрийг ялан дийллээ. Хөөхийдөө ямар их ядарлаа да. Гарч ирээд л шууд ухаан алдаж унаад л ядаж байхад унах тоолондоо эмэгтэй хүмүүсээр дандаа төвшүүлэх юм да. Энэ удаад Макима биш Химено. Манай шинэ багийнхан ашгүй нэг юм ялтын баяраа бөөндөө тэмдэглээд л ууж идээлээ ш. Харин Макимагаа байхгүй хооронд хурдан амжуулчих гээд нөгөө үнсэлт чинь хударсан уу гялз гэд байж байтал хайртай Макима нэрж таарад энэ үеэр арх согтуурлах хундааны зүйлийг хэдрүүлэн хэрэгэлсэх Химено авах бай. Денжиг мэн одоо амлсан үнсэлтэд хийгээд барьж аваад үнссэн чинь яасан гэж. Яа. За та нар юм идчихвэл түр болж байгаад үзээрэй. Болсон биз? Болсон уу? За үргэлжлэе. Химено хэтрүүлж уугаад юун үнсэлцэх шууд Денжигийн ам руу бөөлж ёд ядаж байхад Денжи нөгөө бөөлжсийг нь зайлгаад яа бүр сэжиг тэгээ зайлуул 0-д тэрнээсээ болж Денжи их удаан бөөлжсөн. Яа гэтээ энэ хэсэг бас л сэжгийн шүү. Бүгд ууж идэж хансан тул гэргэрлүүгээ гэлдэрлээ. Харин Денжи рүү бөөлжсөн Химено мэн Денжигээ бараг үржихсэн гэрлүүгээ авч явж байна. Яах чам бол тэгэд чааваас Химено уучгсан шийдсэн хүүхэн гэдэг шиг Денжитэй том хүний зүйл хийх гээл өмднийх нь тэнднийг юм том байх орн гаргаад ирсэн чинь иштэй чихэр. Энэ чихрийг манай Денжид түүний хайртай Макиман баба өнрөө дараараа ингээд өгсөн юм. Тиймээс тэрээр өөрийнхөө зүрх сэтгэлийг дагаж Макимада үнэнч байхаар шийддэг.
Маргааш өглөөнд хамтдаа өглөөний цай ууж байхдаа Денжи Макимад Химено харин Акид хичнээн их хайртай гэдгийг хин хиндээ хэлж үнэн сэтгэлээ хуваалцдаг. Денжи бүр Макимад хөгийн их хайртай гэдэг. Хөөрхөн байгаа биз? Үзэгдэл солигдож Макима хідэн туслахуудтайгаа хамт уулзалтад явж буйгаар үргэлжилдэг бөгөөд нөхөн гарцаар метро өнгөрч харанхуй болох жижигхэн хэсэгт Макима болон түүний туслахыг буудуулж хүгсэн байхыг бид харна. Ингээд Макима хүгсэн. За нөгөө талд Денжи, Аки, Химено, Павер нар Кобений Хирокоза хоёрыг хүлээнгээ хоол идэж байваа. Харин энэ үед Денжиг маань тэр хэдийн хажууд хоол идэж байсан нэг хачин царайтай гар доромжилж байснаа шууд буу гаргаж ирээд буутчихтیں۔ Шок, юу болоод байна аа? Тэгээд бүр гайтай юм шиг Хименог бас буутчихсан. Аки харин өөрийнхөө скиллийг гаргах хооронд нөгөө Денжиг доромжлоод байсан гар чин Денжитэй яг адилхан болж хувраад бараг л адилхан. Гэхдээ яг хүрөө биш хутгал да. Ингээд Акита нөгөө гар чин бүр алацаж байгаа юм чинь. Ядаж байхад Химено буудуулчихсан бараг өөх гээд Павер яавахтай чаваас чадхаараа цусыг нь тогтоогоод тулаан үргэлжилсээр нөгөө хутаг гарыг нь Аки яаж тулдаад үнэхээр дийлэхгүй бараг алах шахдаг. Ингээд Химено угаасаа л буудуулсан штеп цаашлаад Аки хүртэл өөх гээд байгаа болохоор Химено өөрийнхөө гэрээ хийсэн чөтгөрөөс гуйж гэрээний дагуу сүнс чөтгөр байгаа хүчээрээ хутаг гартай тулалцсан хэдий ч гай газар доороос нэг сонин Саватаригээд шин дүр гарч ирснээр өөрийнхөө скиллээр Хименогийн чөтгөрийг бүр байхгүй болгочдөг. Ингээл Хименогийн чөтгөр бүр тэр чигтээ байхгүй болсон учраас Хименоч гэсэн гэрээний дагуу энэ дэлхий дээр байхгүй болж Акигаа сүүлчийн хүчээрээ чадхаараа хамгаалж энэ ертөнцөөс бүрмөсөн явдаг. Яа за манай аниме бүр цаашлаад бүр үнэхээр гал хэсгүүд гарнаа одоохон заяа. Денжи буудулсан, Химено өгсөн, Павер байхгүй, Аки бараг ялагдаж байгаа, Макима өгсөн гэдэл юу ч болоод байгаа гэсэн чинь Химено маань эцсийн хүчээ шавхан Денжигийн маань татуургыг татчихад тэр чигтээ явхан тэр. Манай Денжи ч нойр орчин дох байдлыг хараад л үнэхээр бүр чин сэтгэлээсээ зэвүүцлэн хурч хутаг гартаа жинхэнэ алалцлаггүй яав. Тэгэд овоо дийлж байтал гайтай нөгөө Саватарэ гээд гайчин нэмэлт хүч дуудаад энэ үеэр Аки ядаж Саватарыг саатуулж байсан бол дааж Аки юун тэр бүхнийг саатуулах хайртай хамтрагч Химено нүдэн дээр нь өөрийг нь хамгаалаад өгчихсэн болохоор сэтгэл санаа нь бүр хязгааргүй гунгийн далай. Шар устэй царай муутай Саватарагийн дуудсан хоёр үлбэсэн баачка ирж Денжигийн анхаарлыг сарниулж байх хооронд хутаг гар Денжиг нэг л цавчаад хоёр хэсэг болгочихын тэр. Тэднэрт бол Денжигийн хүл мүл нь хэрэггүй юм шиг байлээ. Ерөөсө зүрхэн л хэрэгтэй байгаа. Тэднэр ч гэжтэй тэднэр чи ер нь бол буунч төртөө гэрээ хийгээд Денжигийн зүрхийг авчих тушаал авсан хүмүүс юм байлээ. Тэгээд зорьсон зорилгоо амжилтаа биелүүлсэн эд чин Денжигийн цээжин хэсгийг машин руугаа чирээсгээд дойдохорой. Харин нөгөө талд Макима түүний туслахуудыг тосох гээд метроны буудал дээр хүлээж байсан хоёр төлөөлөгч тэднийг замдаа буудуулж өгсөн гэдгийг сонсоод бараг дими шахуу хүлээж дээ гэсэн ухааны бодоод байж байтал метрож зогсож метроноос баахан иргэд орилдож гарч ирж байхад Макима битүү цусуулчихсан их тайван гарч ирд юм байна. Уг нь яахаарахгүй буудуулаад өгсөн шүү дээ. Шок. За тэгэд мэдээж Токиод Денжи, Аки, Химено нарт юу тохиолдсныг мэдж байгаа болохоор нийт халдагчдын тоогоор яг энэ сүмийн хажууханд цаазаар авахуулах ял авсан хүнд гинт хэрэгтнүүдийг авчрахыг нөгөө хоёр төлөөлөгчд тушаадаг. Өнөөдөр Денжи, Аки тэр хэд чин Кобений Хирокоза хоёрыг хүлээж айсан штэ тулаа эхлэхээс өмнө тэр үед чин тэр хоёр бас хөгшин эмээтэй таарад тэгээд нөгөө эмээ чин Кобени рүү буудаад Хирокоза Кобенийг хамгаалж амир эрсдэг юм байна лээ. Гэтэл нөгөө миний дургу тэнэг Кобени чин бас тус болох үе байд юм байна хүү. Денжиг чирээл бамбай болгоод пүү аимхай Кобенигээс ийм ир зориг гардгаа гэж бодсон. Кобени мэн бас тэр хэдтэй хөөхөн тулалдсан. Макима харин цаазын ял авсан хүмүүсийг цуглуулчихсан. Бүгдийнх нь нүдийг боогоод өөрөө цаашаа явснаа өөрийнхөө скиллээ удирдаад гэж ер нь Макимаг ямар ч өткөртэй яг яадаг шидтэй хүч чадалтайг хинч мэдэхгүй маш сонирхолтой. Тэгэд хідэн ирнүүд тэнд байгаа яалтнуудад дагаж хэлгээснээр Токиод байгаа нөгөө хэдрүүчин дайраад байсан муу талууд шууд бутраад амар заяа шууд өгчдөг. Нөгөө хутаг залуу Саватари хоёр бүр шок. Юу болчов яачв ийчв гэд сүүлдээ Денжигийн биеийг ч орхиод зүхтацгаадаг юм да.
За ингээд байдал нилээдгүй ширүүлсэн учир удирдлагууд хэд хэдэн багуудыг нийлүүлж чадварлаг баг байгуулах гэтэл маш олон хүчтэй чадвартай ажилтнууд бүгд ажилласаа гарч хэдхэн хүмүүс л үлддэг. Хименог алдснаас хойш нилээн уу гашуутай Акимен эмнэлэгт хэвтчихсэн. Харин Денжи Павер 2 бол Хименог үхчихсэн гэдэгт ямар ч гуниж гутарсан юм байхгүй. За Павер ч яах вэ? Денжи гэхдээ бүр ер нь л бас сэтгэл зүрх нь байхгүй болчихсон юм шиг. Энэ үед харин Акимен хитэж байсан орон дээрээ байж байснаа байнга авч явдаг сэлмээ гаргаж ирсний одоо хэдэн жил үлдсэн гэж асуухад 2 жил гэдیں۔ Тэгэд яг юун 2 жилийн болоо гэд гайхсан. Буун чөтгөр нилээ ирчийг авсан Денжиг авна гэд ер нь бол олон ч хүмүүсийн алдаад байгаа болохоор Денжи Павер 2-ыг Макимамен өмнө нь энэ байгууллагад ажиллаж байсан шилдэг үнэхээр их туршлагатай Кишибэгээд нилээн уудаг ахуйтай танилцуулнаа. Тэгэд бүр хаана гэж хүн тавьдаг оршуулгын газарт уулзуулснаа шууд бэлтгэлтэй орчтیں۔ Манай хоёр чинь энэ юу чаддیں гэсэн байдлаар хандсан ч чаавас нөө бүр манай хоёрыг одоо болёо гэд баг уйлах гээд ямар ч ирч хүчгүй болгочихсон. Гачин болгож юм чи. Энэ үед Акимен Макимаг тосож авсан хоёр төлөөлөгчтэй эмнэлэгт уулзаж байгаад түүнийг сүүлийн тулааны дараа Акигийн үнэгэн чөтгөр нь өөрийг нь баяртай гэд орхиод ясныг мэдтiin. Нөгөө хоёр маань одоо илүү чадварлаг хүчтэй чөтгөртэй гэрээ хийх ёстой гэж сануулдаг. Түүний дараа Аки дээр бас нэгэн хүн орж ирсэн Хименогийн төрсөн эгч нь. Тэгэд Химено Акид хичнээн их санаа зовж ямар их хайрладаг байсан талаар гэр бүлийнхэндээ захиандаа дурддаг байсан түүнийг нь уншаад л бас л гунигтай. За харин нөгөө хоёр маань Кишибэг хачин царайтай болгондоо гэсэн шүү ухааны бодсон. Денжи Павер 2 ёстой сүртэй гихчин төлөвлөсөн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гээл гиндүүлээд цусан жадаа шидэж Денжи ч энэ мөчийг далимдуулан ёстой болгож тамина гэсэн боловч яаж олон жил ажиллаж байсан ахыг барахв дээ манай хоёр хитрхи их хүчээ богино хугацаанд гаргачихсан болохоор шууд тамир тэнхээгүй болоосгий. Гэтэ яг өмнөх өдөр шиг тийм удаан тамлаагүй өчигдрийг бодох юм бол арай дээрдэж гэхдээ болоогүй байна түүхэн байна гэж манай ахуу яваад өгнөө. Акимен өөрийнх нь үнгэн чөтгөр хаяад явсан учраас том чөтгөртөө гэрээ хийх гээд сонголтыг ирээдүйн чөтгөртөө хийх гээд өрөөнд нь ортол намайг ороход бол нэг тийм буух шиг чим шиг нэг сонирхол амтан байсан. Тэгсэж чинь манай Акиг бүр ерөөсө тоохгүй бүжиглэж байснаа чи тэгээ надад юу өгч чадах юм? Ирээдүг нь хартал бүр үнэхээр аимшигтайгаар удахгүй өгөх юм байж тээ чи. Чамаас авах юм бараг алга өдр гэж байснаа. Тэгэд яаж иж байгаа л гэрээгээ хийдیں۔ Ингээд Аки ирээдүйн чөтгөртөө гэрээ хийснээр ирээдүйд болох үйл явдлыг 5 минутын өмнө урьдчилан харж чаддаг болсон. Гэтэ яг юугаа золиослсон бол Денжи Павер 2 маань чаавас Кишибэд бүр нухлуулсааргүй яахав тэгэд нухлуулсан ч гэсэн нилээ их юм сураад туршлагажж байгаа. Ивидэ харалтаа энэ байгаа айдлын арчаа алдсан байгаа зү. Муу тал буюу нөгөө шар устэй саватарын хутга залуугийн бүлэглэл өмнөхдөр яах аргагүй зугтчихсан болохоор одоо илүү том тулаан хийж заавал зорьсондоо хүрнэ гэд ярилцаж байтал хутга залуугийн туслах нь өвөөгийнх нь зомби бүлгийн талаар хэлдэг. Энэ хутга залуугийн өвөө чинь яагав манай Денжигээс мөнгө авах ёстой якузаашт сүүлд Денжи Почтой хоёрыг хидэн хэсэг болгосон нөгөө югөр өвгөн чинь энэ залуугийн өвөө шүү. Ягахан үстэй хөөхөн Макима маань хидэн якуза нарын толгойлогч нартай нэг нэгээрээ уулзаж буун чөтгөртэй гэрээ хийсэн хүмүүсийн талаар мэдээлэл авах гэтэл ганц эмэгтэй орж ирсний надаас бараг тулгын шаарлаа гэд өгдөггүй. Дээр нь хамгаалагч нар нь чааваас хамгаалах гэсэн биш харцаараа удирдаад шууд байхгүй болгочих юм чи. За одоо жинхэнэ finally эцэст нь Саватари болон хутга залуугийн бүлгэн болон манай багийнхан шинээр гişүүдтэйгээ хамт том тулааныг хийхэр болно. Тэдний багт нь манай баг гэсэн үг штэ. Манай багт Бим, Галгали, Фринци, Энжел нар хамтарч энэ том тулааныг хийх юм л та. Зарим нь зомби нартай тулдаж байхад зарим нь хамгийн чухал хэргийн эзэд болох Саватари болон хутга залуу хоёрыг хайхаар салцгаана. Акимен ашгүй шарвстай Савкагаа олоод жинхэнэ үзэж тарна штэ. Тэгсэж яасан гэж нөгөө Хименогийн чөтгөрийг угаасаа бүрэн ялаад Саватари өөрийн болгоод авсан штэ. Тэгээд Хименогийн эзэмшдэг байсан сүнс чөтгөр одоо Саватаригийнх болсон гэсэн үг. Гэвтэл шууд Аки руу дайрж байгаа заяа. Хоолойг нь боож, Акимен тэрхэн зур нилээн суйлтаад ухаан хэсэг балартаж газар унахад Хименогийн хуучин сүнс чөтгөр түүнд гараа сунгаж ямар нэгэн зүйл өгөх гээд байгаа юм шиг байдаг. Аки ч автал easy revenge өшөө авах
амархан гэсэн үг байхан тэр. Энэ үгийг хараад угаасаа бүр шоконд орсон бах уу. Химено ч нь угаасаа сайн тамхи татдаг байсан. Акийг тамхинд оруулсан хүн Химено штэ. Анх юусоо тамхи татуулах гэж чадахгүй, Акич татдаггүй байсан. Хуучин дурсамж нь энэ үзэгдлээр гардаг. Ингээд Акимэн одоо Саватарагийн чөтгөр болсон хуучин Хименогийн чөтгөрийг дуусгадаг. Гэхдээ Хименогийн сэтгэл нь яах аргагүй эндээ үлдээд одоо л нэг мөсөн дууссан юм шиг. Энэ бүхнийг харсан Саватарын хүртэл шок. Denji Power 2 мэн дээшилж Power угаасаа л ингээд заваараа зомбиний мах хийсэн шигээ. Тэгснэ дахиад өвөө олон зомбигаа хараад л баярлаад миний хоолнууд минь гэж бодоо биз. Denji харин дахин дээшилж хутга залуутай мөргөлдөж Женкин хиний айраг эсэж хиний хүүснийг үзэндээ. Хаа байсан тэр өндрөөс чинь нэг нь хөрөө, нэг нь хутга хоёр гараа дээр дороо ороод л би бинийгээ алхна. Тэгсний хамгийн амар нь бүр метро явж байхад метрон дотор ороод хүмүүс чинь ийм юм харж үзээгүй ойрлолдоод л дааж хутга залуу нэлээд хурдтай болохоор Денжигийн хоёр гарыг бүр сүулдэ нөгөө алдарт хөрөөн толгооных нь хөрөөг цуулчтیں۔ За ингээл дуус гэж бодсон чинь comeback. Денжи минь шин нээлт хийж өөрийнхөө хүлээр хутга залууг нэг л дундуур цавцсан байт юм аа. Денжигийн хүлэн ч гэсэн хөрөө болдсон юм байна лээ. Гал. Бүгцүүл дуусгын эцэст хутга залууг хүлчгсэн цаашаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө Денжи Аки хоёр маань хамгийн эмзэг газрыг нь хинэн сайн онох вэ гэсэн аимшигт тоглоомыг эхлүүлж хутгааг маань нус нулимстай нь хойлдог юм да. Эцсийн эцэст нөгөө шар устай Саватари чинь буун чөтгөртэй гэрээ хийж Денжигийн зүрхийг сугалж авчирна. Үгүй бол өөрөө өхнө гэсэн амлалт хүчгсэн байсан болохоор өөрөө чадардаг. Бүх зүйл эмэгцгэсэндээ орж бүгд аз жаргалтай сайхан харагдаж байгаа ч гэсэн дараагийн бүлэгтэр бүр илүү сонирхолтой болох байхаа гэсэн хүлээлт маш их байна. Учир нь буун чөтгөр одоо хүртэл гарч ирээгүй л байгаа. Ингээд хөрөөнхөн анимегийн эхний бүлгийг та бүхэндээ товчлон ярьж өглөө. Нэр манай сувгийг дэмжиж байгаа зүрхнүүдэд маш их хайртай шүү. Тэврээ да. Зүрх хүндэтгсэн Юки. Зүрх үнэхээр бүр маш их яг ингээд 10 хуудас юм хоолоо уншсан чинь миний хоолой маш их хөвдөж байгаа шүү. За баяртай. Bye bye!